Ажнаг ажихад. Сайхан таны төрсөн өдөр тэмдэглэж байгаа 500 сая төрсөн өдөр гэдэг нэг юм чинь. Тэр чинь юу шүү дээ 15 жилийн өмнөх. Ямар ч байсан түүний хувьд ой тогтоолт муутай хүний дүрд тун сайн хувирч чаддаг жүжигчин гэдгийг нь батлая. Ингээд 55 гэдэг энэ гоё тоо аман болов бидний сайхан ашиг. Караконы тэмцээн байгаа. Покерын тэмцээн байгаа. 1963 он төрсэн Даш Тэмбэрлийн Бат Эрдэнэ хувьд өдгөө 61 настай. Төрсэн өдрийн бичлэг нь ердөө л 6 жилийн өмнө болсон үйл явдал. Түүний хувьд ой тогтоолт муу гэхээс илүүтэй худалчийн дүрд хамгийн сайн тоглогч нэгэ. Уул шахуу мөрөгцөг улсын өмчөд уурхаагаас хулгай хийсэн асуудлаасаа ч тэрээр хуурай үлдсэн. 2013 оноос хойш 268 тонн тэр мөрөгцөгийн асуудал. Тэгээ мөрөгцөг гэдэг бол хоёр компанийн хоорондын асуудал юм байлаа. Өдгөөгийн улсын тэргүүн ерөнхий сайд байхдаа ажлын хэсэг байгуулж байгаад шалгуулсан ч үр дүн нь өнөөдөр ч гараагүй. Тэр 370 мянган тонн нүүрсний хулгай яасан бэ? Ерөнхийдөө жилийн өмнө өгсөн. Шалгаж ийн тэгээд байгаа. Үр дүн хаа байна? Хөрөлсөх ерөнхий сайд байхдаа байгуулсан ажлын хэсгийг нь хэрэг эрхлэх газрын дарга зандан шатар ахалснаар анхны нүүрсний хулгайг ил болгосон. Энэ орон нутгийн тавталгай компанид бол ашиг сонирхлын зөрчилтэй гүйлгийг ажлыг тавталгай транс компани түүний одоо төлөөлөл өдөржүүллийн дарга эзэмшигч Бат Эрдэнэ Ажнан гэж Бат Эрдэнэ дагдарч нар бол энэ орон нутгийн тавталгай дээр ноёрхлоо тогтоож тэгэхээр баланс тооцоо бүртгэл тусахгүйгээр нүүрс хулгайсан гэдэг нь үндсэндээ тогтоож юм гэсэн. Энэ асуудлаа бол жижиг тавталгай тэр тавталгай транс компани Ажнан Бат Эрдэнэ гэдэг нөхдөд бол тайлбарлах хэрэгтэй байна. Хөгийн чин болох юм аа. Хөөн хилзэх хугацаагаар өнөөх мөрөгцөг үгүй хийсэн хэрэг нь ороод замхарж байгаамаа. 13 оны ийм хаадсан асуудал байдаг. Яхаргуу авахгүй одоо бас ноцтой ийм асуудал үүссэн байдаг. Машинуудыг авчиад хоосноор бүртгээд одоо цааш нь гаргачихсан. Тэгээд татвараас одоо зайс хийчихсэн. Ийм одоо тэгээд татвар нь бол нэлийн хэмжээний одоо ийм татвартай ийм асуудал байгаамаа. Улсын хурлын гишүүн энх болд нүүрсний хулгайг анх дэлгэж байсан үнэ. Тухайн үед бол орон нутгийн тавталгайгоос тавталгай транс гэж компани энэ 379 мянган тонн нүүрстэй холбогдож шалгагдсан байд. Трансыг бол хэн эзэмшдэг нь орон тодорхой. Өнөөдөр манай улсын хурлын гишүүн Ажны Бат Эрдэнэ. Би жижиг таван толгойн том хувьцаа эзэмшигч. 51%-ын чинь л эрхээ надад шилжүүлсэ. Та нар яах юм? Би тавталгай би том хувьцаа эзэмшигч нь. Би том хувьцаа эзэмшигч нь. Хилээр хулгайгаар нүүрсээ гаргачихна. Хятадын тал 340 орчим мянган тонн нүүрс бүртгээд гаргачихсан байдаг. Гэтэл Монголын хил гаалийнханд ийм бүртгэл байдаггүй. Асуудалгүй хилээр гаргасан нүүрсээ зүгээр л шатчихсан гэдэг ганцхан үгээр тэрээр хаачхна. Нүүрс тодорхой төвшөнд бол шатдаг асуудал байдаг. 340 мянган тонн байна. 340 мянган тонноор бол нэг тийм шатаад алгуулсан зүйл бол байхгүй юм билээ. 340 мянган тонн нүүр шатсан гэд манай захирал сандарсан уу? Үнэхээр энэ тулгаж асуултаас болсон уу? Ингээд хариулчлаа. Монголын төр нүдгүй чихгүй мэд аашилсан Ажнагийн ноёрхол бол хуулиар халахвчилсан хулгай мөнөөсөө мөн. Энэ одоо байгалийн баялагын одоо давуу эрхийг өөрсөндөө бий болгож ашигласан явдал бол ялч хулгай. Хууль араас нь ирэхэд тэрээр ийм л ааш гаргасан. Нүүрсний хулгайч тэрээр жагсаал санхүүжүүлсэн ч бас л худал дүрээсхэн мэдэхгүй царайлна. Тэгээ ямар ч одоо холбогдлого тэр жагсаал цуглаа болсон зөвхөн мэдээлэлтэй байна шүү дээ. Тэгэхээр тэр нөхцөл иргэдийг тэр жагсаалыг санхүүжүүлсэн гэж байна. Ийм юм дээр ямар нэгэн би холбогдлого үүдээ хэлье. Түүний хувьд оюун эрдэнийн засгийн газраар сор залгах төлөвлөгөөг орхны халуун аршаанд очиж ярилцсан гэдгийг ч Авиан Баатар хуйг баримттай илчилсэн. Энэ бол бодит үнэн.
Нүүрсний хулгайчид орхны халуун аршаанд очоод хилцэж тохирсны дараа нүүрсний сонсголыг боснуулах бэлтгэгдсэн хүмүүс төрийн ордонд бөөнөр орж ирэв. Энэ ажны Батэрдэн нарын хүмүүс ингээд хэд төгрөгөө явуулсан эдгээр. Тэгээд эдгээр одоо ингээд өмүүлээд хашгираад ингээд байхгүй юу? Тийм ээ. Би цааш нь ярих уу, яах уу гэдэг үгийг хэлсэн хурц ажнагийн мөнгийг тараасан. Үүнийг нь ил болгоё гэж оюун эрдэнэ олонд мэдээлсэн. Улсын их хурлын гишүүн Ажнаа Батэрдэн гэж бас нэг манай жижиг таамаглалууд дээр бид нэр давхраас онцгой төлөв тогтоосон шүү дээ. Нөхрийн хувьд бол энэ чагсаалтыг бол одоо санхүүжлэлт бол онцгой хөр гүйцэтгэсэн. За энийг би одоо шулуух хэлчихэн зүгтэй. Үнэн түүний араас мөрд сөөрөл байсан. Нүүрсний хэрэгээр эхлээд 7 гишүүн шалгагдж байсан ч 6 болоод Ажнаагийн нэр алга болчихов. 17 хүний нэр дотор миний нэр орсон байлаа. Ил зарлж ингэж байгаад нэг гайхаж байгаа. Нүүрснээс тэр бомтон болсон 700 орчим мянган тонн зүгээр л Монголын хэлээр мэдэгдэхгүй алга болгосон Ажнааг өмнө говийн нүүрс тээвэрчид амны цавчаачин ах гэдгээр нь андахгүй. Манай амны цавчаачдын толгойлогч манай Ажнаа Батэрдэнх хэлсэн байна. Сайн байна уу та? Нүүрсний сонсголоор их олон асуудал ил болно гэдгийг инх баяр илчилсэн. Тухайлбал улс дотор улс бий болсон. Тэр улсынх нь хаан Ажнаа. Өмнөгов гэдэг аймаг бол улс дотор улс болсон гэдгийг харуулна. Энэ аймагт хууль үйлчилдэггүй. Энэ аймагт шүүх байхгүй. Энэ аймагт цагдаа байдаг. Энэ аймагт хэн чалгалт байх. Энэ аймагт нам байхгүй гэж ярих юм. Сонгуул гэдэг бол бүгд худлаа. Нэг эзэнтэй дүр эсгсэн жижиг 5-7 гэдэг компаниг хинэн удирдах вэ гэдэг, хэн нүүрсний квот авах вэ гэдэг ийм л сонгуул гэдгийг бид илчлэх гэж байгаа. Нүүрсний үн тоон тутамдаа $120 байхад $25 гаргах тогтоол гаргаж байгаад л Ажнаа өмнгийн говийн бор нүүрсийг идсэн. Ойролцоогоор 14 орчим сая тонн нүүрсийг идсэн гэдэг. 51%-ийг бол охироогоод ингээл одоо нийт нүүрсний 60% ч одоо өөрийнхөө тавталгай транс компаниар одолдож авдаг $25-ороо. За ингээл одоо хүчнээр одоо өөрийнхөө талд энэ шийдвэрүүдийг гаргуулаад ингээл одоо явцсан ийм л одоо зүйл байгаа юм аа. Хамгийн инээдтэй нь хамт компани байгуулснаач засаг дараагасан Бадраа мэддэггүй. Сэдвэржийг 51%-аас томилохдоо Батэрдний туслах байсныг нь бас сонсоогүй. Сэдвэрж дарга аль талаас томилогдчихсэн бэ? 51%-аас томилогдчихсэн. Сэдвэр дарга 5-7 уурхаан захирлаар томилогдохын өмнө аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан. 51%-аас томилогдчихсэн. Энэ үн чи Батэрдэн гишүүний туслахаар ажиллаж байсан шүү дээ. Улсын их хурлын гишүүн наран цацралт ерөнхий сайд байхдаа 5 толгойг орон нутагт шилжүүлэх засгийн газрын тогтоол гаргасан. За ингээд 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29-р Монгол улсын их хурлын тогтоолоор Монголын нийт ард түмний үндсэн хууль заасан байгалийн баялагийг 5 толгой хавцаад компани 51%-ийг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн тогтоол гарсан байна. 51%-ийн буюу төрийн мэдлэгийн хувьцааны төлөөлөгчөөр томилсон байна. Жижиг хувьцаа эзэмшигч нь нийт үнгээрээ компанийнхаа төлөөллийн олонхыг хэрэгжүүлж ирсэн түүх ийхүү ихсэн түүхтэй байна. Тэд бол улсыг тонсон. Улсын төсвийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжийг ард түмнээс хулгай хийсэн. Алдагдсан боломжийн тухай яриад ч хэрэггүй. Нүүрсний хэрэг гэдэг бол энэ бол ерөөсөө масар том авилгын том сүлжээ. Энэ муухай хулгай, энэ муухай хар мөнгө нийгэмд ямар ч бүртгэлгүй татвараас сугтдаг. Энэ мөнгийг хэрвээ бид цуглуулж чадах юм бол Монгол улсын төсөв 2-3 дахин их нэмэгдэх хэмжээний мөнгө, хар энэ авилгын мөнгө нийгмээр нэг явж байна л гэж. Бузрын мөнгө шүү дээ. Ийм олон хэрэгт холбогдсон ч түүний хувьд өнөөдрийн хүртэл гишүүнээсээ л түдгэлцснээс бусдаар хариуцлага хүлээгээгүй. 5 толгой хувьцаат компанийн жогт хариуцлага хүлээсэнгүй шүү. Тэгээ баахан сэтгүүлчдэд мөнгө тараагаад намайг битгий муулаарай гэд өмнө говь аймаг Баяныг ч хэлэхүү зүгээр 10 саяар нь л мөнгө тарааж шүү. Түүний хувьд хэрэгээ хэдийнэ зохицуулчихсан гэдэг яриач улс төрийн тамхины цэгээс сонсогдох болсон. Өдгөөгийн ерөнхийлөгч хүрэл сүрхийн дараагаар нь Батэрдэн цэргийн сургуульд байсан. Нэлээд олон тэгтээ дүнгээр багшигаа хэрэгээс мулталсан гэдгийг ч цахим сайтууд гэрчилж байна.
Өдгөө мөнгөтэй ажнаа маань өөрийнхөө өмнөөс төрд хүмүүс сургуулж хумсаа шигтгэхээр зүтгэж яваа. Хэрэг нэгтээ шахуу хам сэд доржин улс төрд өрсөлдөхөөр бэлтгэлэн базаагаад эхэлсэн нь бол үнэ. Он цагийн дараалалаар нүүрсний нэг томоохон хулгайчийн багийг хууллаа. Үргэлжлэл бий.